Өнөөдрийн бидэнд хэлэх үг Шинэ гэрээний Лук ном 9-р бүлэг. Шинэ гэрээний Лук ном 9-р бүлэг бай. За 9-р бүлэг 38 дугаар ишлээс би 43-ыг дуустал уншиж өгье. Дэлгэцээр гарч байгаах гэсэн ч бас Библийг нээгүүлэх сайн байна гэж хэлмээр байна. За Библийг биендээс уншиж өгье. 9:38-аас 43. Үзэгтэн хурсан олны дундаас нэгэн хүн багшаа хүүг маань үзээч гэж би танаас гуйж байна. Тэр миний ганц хүү юм. Хардаа сүнс хүүг минь эзэмдэг. Тэр минь гинэт орилж чарлаад амнаас хөөс сахруулж тарчлан байж арайхийн түүнээс салдаг. Энэ сүнсийг зайлуулаач гэж би таны шав нараас гуйхад тэд чадсангүй гэхэд Есүс тэдэнд итгэлгүй завхарсан үеийнхэн хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг твчих юм бэ? Хүүгэнд аваад ир гэв. Ойртон эрх зуурн чөтгөр түүний газар унахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зандраад хүүг идгэж эцэгт нь эргүүлэн өгөв. Бурхны агууг бүгд багтан байлаа. Амен. Өнөөдрийн бидний хамтдаа эзнийг хүндэлж эзэнд найдвараа тавин залбирч магтаж үгийг сонсох үед ариун сүнс бурхан таныг тайвшруулж эзэн Есүс Христийн амар тайвнаар хоцох болтугай хэмээн өрөмөр байна. Учир нь яг л бид нар хамгийн зөв зүйлээ хийх гэж байгаа гэж би итгэж байна. Хамгийн зөв зүйлээ бид хийх гэж зогсож байна. Та санал нэг байгаа. Бид нар орой болохоор эсвэл цаг илүү байсан болохоор биш. Харин бидний амьдралд хамгийн чухал зүйлийг хийхин тулд бид нар газар цугласан байна. Энэ бол Бурхныг хүндэлж, дээдэлж, магтаж, алдаршуулж итгэл, найдвар дахин тунхаглах юм цаг юм аа. Бас итгэлийг дахин халуунаар баяр хөөртөөр хүлээж авах цаг юм. Өнөөдөр бидний уншсан 9-р бүлэг, Лук номын 9-р бүлэг дээр ганц хүүтэй нэгэн аавын тухай гарч байгаа. Тэр ганц хүүтэй аав байна. За, ганц хүүтэй аав маань нэг хизээж өөрийн хувьд ялч чадамгүй. Бас дийлж чадамгүй нэг зүйлтэй учирсан. Тэрний үхээ түүнийх нь цорын ганц хайртай хүүн чөтгөрд эзэмдүүлээд тэгээд ямар ч найдваргүй хизээ энэ зүйлээс салах вэ гэхээр хизээч боломжгүй юм шиг тийм зүйлд яг хүлэгдсэн ба. Ганц хүн шүү дээ. Эцэг хүүд үүнийг сайн мэдгүй. Хамгийн хайртай. Тэгээ ганц хүү охин ч гэдэг юм. Ер нь хүүхэд нь ямар нэгэн зүйлд өвчнөд автагдах үед аав ээж хамгийн түрүүнд юу гэж боддгийг мэдгүй. Би өвдсөн бол гэж боддог байсан. Ямар ч аав ээж хамгийн түрүүд хүүхдийнхээ өвдөж байгааг шүдэн өвдөхийг хүртэл хараад нэг зүйл нь өвдөхийг хүртэл хараад би оронд нь өвдсөн бол гэж хамгийн түрүүнд боддог. Гэтэ энэ аавын хувьд оронд нь ингэх боломжгүй байна. Эмчэд очиод нэмэр байхгүй. Яаж энэ зүйлийг өөрийнхөө хүчээр, албан тушаалаар, мөнгөөр, эмчээр, ангаа ухаанаар янз бүрийн зүйлээр энэ зүйлийг аргалах боломжгүй зүйл хүүн хүлэгдсэн ба. Юу гэхээр чөтгөр түүнийг орж ирээд эзэмдээд тэгээ авч шидээд галзууруулад хэсэг солиоруулад аюултай зүйл рүү аваачдаг. За сайндаа аав нь энийг энэ хүүгээ барьж чадна. Ямар ч боломж байхгүй, эдгэх боломж байхгүй. Тэгээ ийм нөхцөлтэй байсан аав Есүс Христ рүү явж очсон байна. Бид нар нэг зүйлийг бодох ёстой зүйл нь хүмүүс яагаад ер нь галзуурч, солиорч ийм өвчнөд хүлэгддэм болов? Солиорлын өвчин, галзуугийн өвчин. Ангаах юмыг ангааж чаддгүй. Янз бүрийн бөө, шашин, ламч юмыг ангааж чаддгүй. Тэг байж лээ.
Бидний хувьд энэ зүйлийг бодох ёстой зүйл байна. Библи энэ тухай юу гэж хэлсэн бэ? Библи бидэнд энэ зүйлийг яаж харах ёстой гэж зааж өгсөн бэ? Хуучин гэрээг харах юм. Бүгдээрээ хуучин гэрээ рүү очицгаая. Дэд хууль номын 28 дугаар бүлгээс би хэд хэдэн ишлэгийг танд уншиж өгье. Дэд хууль номын 28 дугаар бүлэг 15 дугаар ишлэгийг эхлээд уншиж өгье. Хэрв чи энэ эзэн бурхныхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал зарилгуудыг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж чамд хүрнэ. 28-ийн 28 би уншиж өгье. Эзэн чамайг галзуу, сохор, зүрхний солио өвчнөөр цохино. Эзэн чамайг галзуу, тэгээ сохор, зүрхний солио өвчнөөр цохино. 37 дугаар ишлэлийг би танд 34 дугаар ишлэлийг дахин уншиж өгье. Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна. Чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна. Библи яагаад энэ тухай гівгэнтхэн заасан бэ? Дэд хууль номын өмнөх хэсэгдэр нэг ч ийм галзуурал, солиорлын тухай нэг ч зүйл байхгүй. Яг ингэж галзуурн, солиорн гэсэн үг яг бичигдээгүй байгаа. Гэхдээ бид утгыг харуул тэн дээр байгаа. Харин энүүн дээр илүү тодорхой хэлсэн бэ. Бурхан өөрийнхөө ард түмэн дээр энэ галзуурал, солиорл, димэрэл ийм сүнсэнд хүлэгдэх өвчний тухай хэлж өгсөн. Нэг зүйлийг болзол хэлсэн. Хэрвээ чи эзэн бурхныхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж бүх тушаал зарилгуудыг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр буу. Ямар хараал? Галзуурал, солиорл. Ийм зүйл чиний дээр буух болно. Израилийн ард түмэн бурхны ард түмэн болсон. Харин бурхан тэднийг өрөөж өөрийнхөө амлагдсан газар оруулж өөрийн ард түмэн шиг амьдруулахыг хүссэн. Тэгээ бусад үндэстэн улсууд тэднийг харахтаа түүнийг тэднийг дагаж эзэн бурхан руу эргээсэй гэж хүссэн. Гэвч ард түмэн тэгж чадаагүй. Харин хэрв бурхны тушаал хуулийг зөрчилөн бол ерөөл биш. Эргүүлээд хараал. Ялангуяа өнөөдрийн бидний харж байгаа ямар хараал вэ гэхээр галзуурал хийгээд солиорлын хараал ирэх болно. Ийм өвчнөөр би бүр чамайг цохино гэж хэлсэн. Хоёр байдлаар. Нэгдүгээрх нь бурхан цохих үед хүн галзуурч солиорох болно. Хоёрдугаарх нь амьдралын зовлон, зовнил, дэндүүх ачаа, дэндүүх зовлонгоос болоод хүн амьдралын их ачаанаас болоод солиорлно гэсэн. Хоёр зүйлээс болж хүн галзуурдаг, солиордог байна. Нэгдүгээрх нь бурхан цохих үед, бурхан өвчин өгөх үед гэсэн. Хоёрдугаарх нь амьдралын маш их ачаа үүрээд энэ амьдралыг барахгүй болох үедээ хүн солиордог. Энэ өвчин ямар байдлаар ирэх вэ? Ямар ч цаг үед ирж болно. Нэгдүгээрх нь зүгээр л төрхөөс ахуулаад галзуур солиорч болно. Төрснөөс ахуулаад. Өнөөдрийн бидний харсан хүүхэд багаасаа ийм солиотой байсан. Унаж татдаг гэсэн өнөөгийнхөр бол унаж татдаг. Тэгээ гал усанд ордог, хүнд дийлддэг. Хэрвээ энийн цаашаа даамжрах юм бол юу болохыг мэдгүй. Тэгэх юм бол түмэн болно. Бид нар түмэнгийн түүхийг мэднэ. Түмэн сүнс түүний дотор ороод тэр хүнд дийлдэхгүй, гав гинжийг хүртэл тастаж хаяад тэгээд эзгүй зүйл ганцаар амьдэрдэг. Хүүр булшин дунд амьдэрдэг хүмүүс. Хүмүүс түүнээс айдаг байсан. Үргэлжлэх юм бол ийм бол. Яагаад ийм болсон бэ? Бурхан хэлж байна. Хэрвээ миний тушаалыг, зарилгийг дагахгүй бол ийм болох болно. Өнөөдөр бид нар яагаад энэ тухай үзэж байгаа юм бол? Амьдралын хүнд бэрхээс болж нэг бол галзуурах болно. Нэг бол ийм өвчин шууд тусах болно. Яагаад энэ зүйлийг бурхан хийхийг хүсэж? Яагаад гэвэл эзэн бурханыхаа дуу хоолойг сахихгүй бол, дагахгүй бол, мөрдөхгүй бол, анхаарахгүй бол ийм байдал руу хүрэх болно гэж хэлж.
Зөвхөн гэрээний ард түмэнд хэлээгүй. Бас бүх ард түмэнд энэ үгийг сануулсан байдаг. Бид нар Эхлэл номыг харах юм бол ялангуяа Эхлэл номын 11-р бүлэг 4-р ишлэлийг харах юм бол хүн төрлөختөн Бурхны эсрэг тэрсэлж байгаа Бабелийн цамхаг гэдэг зүйл гарч ирнэ. Бурхан хүн төрлөختөнд Эхлэл номын 1-р бүлэг дээр юу гэж хэлсэн мэхээр 1:28 дээр та нар үржин олширч өнөр өтгөн болоод газар дэлхийг дүүрэг гэж хэлсэн. Газар дэлхийг дүүрэг буюу тарж яв. Тэгээ энэ газрыг эзэмших ёстой, тарж явах ёстой гэж хэлсэн. Харин 11-р бүлгийн энэ хэсгийг харах юм бол 11-р бүлэг дээр хүмүүс бөөгнөрч байгаа. Тэгээ юу гэж хэлж байгаа гэхээр бүгдээрээ тарж явахгүйгээр бөөгнөрий. Тэгээд бурхантай энэ тэнцүү байх өндөр цамхгийг барья. Буюу бурхны хуулийг зөрчиж бүр санаатаагаар тарж явахгүйгээр нэг дор бөөгнөрөөд бурхантай энэ тэнцүү амьдрцгаая. Бурхангүй амьдрцгаая гэсэн үг. Харин бурхан бууж ирээд юу хийдэг вүлээ? Тэд нар юу хийж байгааг харъя. Тэгээ хараад бурхан юу гэж хэлдэг вүлээ? Эднийг самууруулах болно гэж хэлдэг. 11-р бүлгийн 4-р ишлэгийг би танд уншиж өгье. За, сайн сонсож аваарай. 11-ийн 4 дээр. Тэгээд тэд за хөдөлцгөөе. Бүгдээр хот болон тэнгэр тулам оройтой өндөр цамхаг барьж байгуул нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвэст бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. 6-р ишлэл дээр эзэн айлдаж амглаа. Хараач эднэр нэг үндэстэн цөм нэг хилтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хоошид тэднийг хийхээр зорьсон бүх нь боломжгүй зүйл гэж үгүй болно. Аливаа буцхай тэдний хилийг тэнд нь хутгалдуулан самууруулъя гэж хэлсэн. Тэдний хилийг яа гэж хэлсэн бэ? Хутгалдуулж самууруулъя гэсэн. Тийм учраас хүмүүс яасан? Самуурсан. Хилэн самуурсан гэсэн утга биш. Тэдний бодол санаа самуурсан гэсэн. Тэд нэр өөрсдийнхөө авиа гаргахдаа самуурсан авиа гаргасан учраас тусдаа хилээр ярьдаг болсон гэсэн. Бурхан хүмүүст авиас бэлэг өгсөн юм биш. Бурхан хүмүүсийн оюун санааг самууруулсан гэсэн. Ямар байдлаар? Бурхантай энэ тэнцүү байхаас хол болгосон гэсэн. Тэдний бардамлыг нурааж шийтгэлд нь юу гэсэн бэ? Самуурал гэсэн. Өнөөдөр хүн төрлөختөн энэ самуурал гэдэг өвчнийг тусдаг. Бурхан хэлдэг. Амьдралынхаа зовлонгоос бол чи самуурах болно. Солиорох болно. Мөн би чамд энэ өвчнөөр би чамайг цохих болно. Тийм учраас амьдралд юу бий болж эхэлсэн гэхээр зовлонгоос болж хүн солиордог болсон. Хоёрдугаарх нь өвчнөөс болж солиордог. Багаасаа, томоосоо насанд хүрсэн хойноо хүртэл солиордог өвчин тусаж эхэлсэн. Юунаас болжгийг мэдж байна. Бурхны эсрэг тэрсэлснээс болж. Бардамлаас болж. Тийм учраас самуурлын илрэл бол юу вэ? Солиорол буюу галзуурал байхгүй. Ийм учраас хүн төрлөх нь өнөө хүртэл самуурч галзуурсан амьдралаар амьдарч байна. Бүх хүмүүсийн бодол санаа самуурсан. Хүн болгоны бодол санаа нийлхэ болсон. Бүгд өөр өнцгтэй болсон. Үүнийг өнөөдөр хамгийн гоё үгээр юу гэж хэлдгийг мэдгүй. Олон ургалж үзэл гэж хэлдэг. Гоё үг байгаа ч тийм. Олон ургалж үзэл. Тэгээд өнөөдөр бүр өнөө үгийнхэн юу гэж хэлдгийг мэдгүй. Чиний философи өөр, миний философи өөр. Харин үнэндээ бол Библи юу гэж хэлсэн? Энэ бол самуурал. Энэ самуурал ихсэх юм бол юу болох вэ? Солиорол буюу галзуурал гэдэг өвчин бол. Харин гэрээний ард түмэн яагаад галзуурч эхэлвэ? Бурхан харин үндэстэнгүүд энэ зүйлийг өгдөг. Нэг нь Небухаднезар хэмээх хаан биш. Бүх дэлхийг эзэмшиж байсан. Тухайн үеийнхаа. Тэгээд нэг зүүдэлдэг. Юу гэхээр ер бусын нэгэн мод бүх дэлхийг хожиж байснаа огтлогдсон унж байгаа. Хожуулн үлдчихэж байгаа. Тэгээд Даниэлийг дууддаг. Даниэл чи энэ зүүдний учрыг хэлж өгөөч. Тэгээд Небухаднезар хэлдэг. Уг нь энэ танд биш. Таны дайсан тохиолдсон.
Гэвч зүуд нь юм бэ. Мод бол та хүчрхэг болсон, бурхнаар агуу нэгэн болсон. Гэвч та бардамнан сайрхах үед энэ бүгдийг би өөрөө оллоо хэмээн хэлэх тэр үедээ та галзуурах болно. Тэгээд түнд сануулдаг. Тэгээд та харин зүвийг үлд сайныг хий гэж хэлдэг. Харин яг жилийн дараа, яг 12 сарын дараа Даниэл 4-р бүлгийг харах юм бол Небухаднезар хаан өөрийнхөө байгуулсан хотод цэцэрлэг дундор алхаж явж байгаад өөрийнхөө хотыг харахтаа энэ бүгдийг би байгуулсан шүү дээ гэж яг тэр хэлэх үед нь түүний дээр чи үүнээс хойш хүмүүсээс таслагдаж галзуу өвчин тусгуул. Тэгээд яг үхэр шиг өвс идэж хээр цөлд шүүдрээр хооллох болно гэж хэлдэг. Тэгээ манай хүн хэсэг хугацаагаар галзуураад харин хожим дараа нь нэгэн цагт дээшээ өлийн хараад харах үед бурхан түндний нүдийг нээж өгдөг. Ухааныг буцааж өгдөг. Тэгээд энэ бүгд миний хүчээр биш. Бурханы өгөгдсөн хэм хэмжээгээр надад өгөгдсөн байна гэдгийг ойлгох, хүлээн зөвшөөрөх үед түүний саруул ухаан буцаж ирдэг. Өнөөдөр хүн төрлөختөн итгэдэггүй хүмүүстээр хүртэл бурхан ингэж ажилдаг. Өнөөдөр итгэдэггүй хүмүүсийн дунд солиорлын өвчин байдаг. Харин өнөөдөр бидний уншсан Лук номын 9-р бүлэг дээр гэрээний ард түмэн Израилийн дунд солиорлын өвчин явж байгаа байхгүй. Эзэн түмэн гэдэг хүнийг чөлөөлсөн санаж байна. Өнөөдөр энд солиотой хүүхдтэй эцгийн хүсэлтийг гуйж түүнийг эдгэж байгаа зүйл гарч байна. Яагаад гэрээний ард түмэн дээр солиорл ирсэн бэ? Яагаад гэвэл тэд Бурханы хуулийг, үгийг, хүслийг үгүйсгэж өөрсдийнхөө хүсэл, өөрсдийнхөө тааламж, өөрсдийнхөө ходоодон захирагдан амьдрах болсон учраас Бурханы үг биелэгдэж эхэлсэн. Ямар үг нь? Ерөөл нь биш, хараал нь, шийтгэл нь, сагдгажуулалт нь хэрэгжиж эхэлсэн. Тэгээ энэ зүйл нь хэрэгжих тусам хүмүүс юу болсон бэ? Улам илүү байдаг л өвчин. Тэгээ хүмүүс галзуур дэмдөө, солиор дэмдөө. Энэ бол өвчин багхгүй. Энэ байдیں۔ Ангаахаа одоохондоо хөгжөөгүй сайн мэдээгүй байна. Тэгж жагаад эдгэнэ утгахгүй. Тэгээ бүр үүрэнтэйгээ эвлэрсэн. Тэгээ эвлэрээд юу зохиосныг мэдгүй. Зомби. Одоо хүүхдүүд зомби гэдэг байдаг гэдэгт итгэдэг хүүхдүүд. Одоо өсөж байгаа хүүхдүүд. Яагаад? Дандаа зомбитой кино, үлгэр, тоглоом бүх юм зомбитой. Зомбитой зураг хүртлээ. Тэгээ хүүхдүүд өнөөдөр итгэдэг болсон. Бурханд итгэхээс илүү зомбид итгэдэг болсон. Бурхан байдгүй гэвэл юу вэ? Байхгүй гэж хэлнэ. Харин зомби байгаа гэвэл тийм байгаа гэж хэлнэ. Хүний бодол санаа ингэтлээ самуурсан баг. Бидний хувь тавилан ийм байх байсан. Нэг бол бид нэр өвчин тусах байсан, солиорлын өвчин тусах байлаа. Нэг бол бид нэр амьдралын зовнилоосоо болоод галзуурах байл. Галзуур нь гэхээр заавал галзуурсан өвчин биш. Амиа хорлох, амьдралаас уйдах, цөхрөх, тэгээ энээсээ болж янз бүрийн гаж зүйл хийх, дампуурах энэ зүйлүүд бол солиорлын хэлбэр багхгүй. Өнөөдөр Монголын би нэлээд олон удаа сонссон. Монголын бараг 90% нь мэдрэлийн ямар нэгэн өвчтэй гэдэг зүйлийг манайхан зурагтаар олон удаа хэлж байгаа. Мэдрэлийн ямар нэгэн өвчин. Солиорлын ямар нэгэн өвчин байна гэсэн үг байхгүй. Тийм учраас бид гудамжинд хараарай. Тэр чигээрээ солиорл. Улаан цагаан гарц байхад цагаан гарцаар гарахгүй солиорл. Улаан гэрэл байхад зогсохгүй тэр чигээрээ дайрдаг солиорл. Хүн харж байхад гарч ирэл шээгээ зогсож яадаг. Энд чинь солиорл байхгүй юу? Гэхдээ үнэн биз дээ. Гэхдээ бид нар чинь хүүхдүүдээ те горшонгод шээлгээ сурж, жордлон шээлгээ сургадаг үстэй. Тэгээд сургасан ч явах. Дараа л солиор. Тэгэд үг хэлгэл бол алдсан шүү. Мо би чинь ийм жоохноос ийм том хүртэл бид тэр чигээрээ солиорол донд амьдарч байгаа. Гэвч бидний эзэн Есүс Христэд бүх алдар нь байх болтугай. Яагаад гэвэл Исаи ном 53 дугаар бүлэг 4-өөс 6 дугаар ишлэгийг би танд уншиж өгье. Би таныг эзэн талархаасаа гэж хүсэж байна. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань өөрчээ.
Гэтэл бид түүнийг бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн маань улмаас тэр бяцарсан аваа. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгээл бууж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэд төрж, бүгд л өөр өөрийн замаар яв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. Амен. Эзэн Есүс Христ бидний төлөө энэ бүгдийг хийсэн. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээсэн. Ийм зүйлээс гарах чадваргүй биднийг ийм хувь тавилантай бидний энэ сул дорой байдлыг Христ үүрсэн юм а. Тийм учраас таны дээр сул дорой байдал биш. Одоо танд эзний хүч чадал дүүрэн байгаа юм а. Солиорлыг, галзуурлыг ялах хүч чадал танд бий. Дараа нь тэр бидний өвчин зовлон маань өөрсөн. Бидний солиорлын өвчнгөө өөрсөн. Бидний амьдралын бүх өвдөлтийг тэр өөрсөн. Тэр бидний өмнөөс зодуулж бидний амьдралын зовлон, энэ өвчин, бэрхшээл тэр бүх хараал дунд бид зодуулж, цохиулж, зовж амьдрах ёстой байсан боловч тэр бидний өмнөөс энэ бүгдийг өөрсөн. Тэр бидний гэмт энэ үүлийн улмаас хатгагдсан. Бидний хилэнцгийн улмаас тэр бяцарч юу ч биш болсон байна. Таны төлөө. Унтаж байгаа таны төлөө. Итгэлгүй байгаа бидний төлөө. Зүрх сэтгэл нь хөдөлгөөн болцсон бидний төлөө байхгүй. Бид амьдралаа тэр чигээр нь солиотой амьдралаар дуусгах ёстой байл. Бид цөхрөө дуусгах ёстой байл. Бид амьдралыг эцэст нь дүгнээд би юу ч хийж чадсангүй дэ гэж дуусгах ёстой байл. Хүмүүс намайг нулимс үдэж, гунган үдэж байгаа боловч үнэн дээр би амьдралдаа ханалгүйгээр дуусгах ёстой байсан. Тэр би бүх хил бүнхийн зовлонд хүртэл орох ёстой байл. Бид тэр чигээрээ солиотой зүйлд дуртай байсаар амьдралаа дуусгах ёстой байл. Үзэж байгаа хошин шог хүртэл солиотой. Ирүүл биш. Өнөөдөр бидний оюун ухаан угаасаа тийм. Хүн унж байхад бид нар инээдэг солиотой хүмүүс байхгүй. Энэ үнэн биз дээ. Бидний оюун ухаан ийм болж явсан. Бид эвлэрсэн. Тэгээ бид дассан. Харин бид сайн мэдээ ирвэл тэр сайн мэдээ ярьж байгаа хүн солиотой хүн болж явсан. Тийм учраас эзэн Есүсийг хүмүүс доогөлж байсан. Инээлдэж байсан. Загалмай дээр түүнийг басамжилж байсан. Гэвч эзний нэгүслэр бид өнөөдөр түүний энэ чөлөөлтийг, түүний баяр хөөргийг бид хүлээн авсан юм. Бидний эзэн Есүс Христэд үнэхээр бүх алдар нь байх болтугай. Би таныг өнөөдөр энэ үгээр дамжуулан урамшуулахыг хүсэж байна. Бид ямар хувь тавилантай байх үед бидний эзэн Есүс Христ ямар хувь тавилан руу бидний хөдөлсөн бэ гэдгийг бид өнөөдөр энэдээс харж байгаа. Бид Христэд итгэх үед бидний бүх зүйл цоошин болсон. Христийн дотор бид шин бүтээл болсон. Бидний оюун ухаан хүртэл шин болсон. Бидний үг яриа хүртэл шин болсон. Бид шинийг ч хуучныг ч ялгаж чадахгүй. Зөв үү, буруу юу гэдгийг ч ялгаж чадахгүй. Зүгээр л надад хэрэгтэй, миний зөв, миний сайн л бол надад ашигтай бол хамгийн үнэн гэж ойлгодог ийм амьдралтай байхад харин эзэн Есүс Христэд итгэлээс болоод бид яг үндэ юу нь зөв вэ? Юу нь илүү ариун вэ? Юу нь илүү цохистой, саашаалтаа магтуустай гэдгийг бид ялгаж олж харах болсон юм. Сургаалт төгс ном энэ тухай бидэнд хэлж өгдөг. Сургаалт төгс номын 9-р бүлгийн 10 дугаар эшлэлдэр эзнээс эмээх нь мэрэгэн ухааны эхлэл юмаа хэмээн хэлсэн. Эзэн биднийг ийм самуурсан оюун ухаанаас өөрийнх нь дотор шинэ бүтээл болгоод тэгээ өөрөөс нь эмээх буюу өөрийнх нь дотор байх мэрэгэн ухааны амьдралыг бидэнд зөвшөөрж өгсөн. Христэд итгэх үед бидний оюун ухаан нээгддэг байхгүй. Христэд итгэхүйд бидний нүд нээгддэг байхгүй. Тийм учраас Христ итгэлийн хүмүүсийн хамгийн гайхамшигтай зүйл нь гимшлийн тухай ярьдаг байхгүй. Гимээс эргэх тухай ярьдаг. Манж үгийн тухай яриаггүй. Ямар нэгэн зүйл хийчихэд намайг уучлаарай би нэг жоохон нэг тэгсэн байлээ
энэ гимшил биш. Гимшил гэдэг бол гимээ хийхээ болохыг хэлдэг. Тэгээ зүрх сэтгэлдээ энэ гимээс эргэх шийдвэр гаргаж гимийг үзэн ядахыг гимшил гэж хэлдэг болохоос биш. Тэ материйн нулимс унгаад тэ арга цаагаад аятайхан тэ царай гаргаж өргөдмөр харагдаж байгаад тэгээд үргэлжлүүлэн гим нүглээ хийхийг гимшил гэдэг юм. Гимшил гэдэг бол гимийг үзэн ядаж гмийн хорон мөн чанаруудыг эсэргүүцэх явдал юм. Ийм мэрэгэн ухааныг Бурхан бидэнд өгсөн байна. Сургаалт өгс ном бол сургамжийн ном биш. Сургаалт өгс ном бол яаж эзнээс эмээхийг сургадаг ном юм. Эзнээс эмээх нь бидэнд мэрэгэн байдлыг өгдөг гэдгийг Библи бидэнд хэлж өгсөн байна. Ийм учраас ах дүүс минь өнөөдрийн Лук ном 9-р бүлгээр байгаа энэ аавын зүрх сэтгэл дээр эзэн тайвширлыг өгсөн. Ямар зүйл хийсэн гэхээр түүний хүүг яасан бэ? Эдгэж өгсөн. Эзэн энэ үеийнхнийг юу гэж загнасныг мэдгүй. Дөнгөж сая бид нар харах юм бол Лук ном 9-р бүлгээр юу гэж хэлсэн бэ? Завхарсан үеийнхэн гэж хэлсэн. Амен. Энэ үе бол завхарсан үе байхгүй. Тийм учраас эзэн энэ үеийн төгсгөл хүртэл буюу Матай 28:18-аас 20 дугаар ишлэлдэр би энэ үеийн төгсгөл хүртэл та нартай хамт байх болно. Ямар үед? Завхарсан солиорлын үед би та нартай хамт байна. Тэр үед та нар ийм үе дотор та нар юу хийх болно? Миний дагалдагчдыг бэлтгэх болно гэж хэлсэн. Сонирхолтой биш үү гэж юу? Ийм завхарчсан эрүүл зүйлээ мэдгээ болчихсон. Бохир зүйлээ ялгахаа болчихсон. Ийм нөхцөл донд та эзэнтэй хамт байгаад тэндээс эзний дагалдагчийг бэлтгэнэ гэдэг бол бидний хийх ажил биш боловч эзэн бидэнтэй хамт байвал хийж болох ажил юм. Солиорл галзуугийн өвчин ийм хараалаас эзэн биднийг чөлөөлж гисэн. Та өнөөдөр эзэн дотор аль хэдийнэ бүрэн эдгэрч чөлөөлөгдөж эзний хүч чадлаар бүрэн хувцлагдсан гэдэгт итгэсэй хэмээн хүсэж байна. Таныг тунгаглаасаа гэж хүсэж байна. Би Христийн дотор байх үед галзуурл, солиорл миний дээр байхгүй. Миний үр удамдч байх ёсгүй гэдгийг тунгалах ёстой. Гэхдээ бид нэг зүйлийг болгоомжлох ёстой. Хэрэв би сайн дураараа сэтгэлийн үүдээ нээж, амьдралын үүдээ нээх юм бол солиорл, самуурл миний гэр бүл рүү орж ирэх болно. Миний бодол санаанд орж ирэх болно. Миний хүсэл эрмэлзлийг унтраах болно. Самууруулах болно. Заримдаа итгэлийн хүмүүсийн хувьд самуурч, солиорж, галзуурж байгаа хүмүүсийг хардаг. Гим нүгэл хийж яагаа мэдхэ болоод яг галзуурсан юм шиг болж итгэлийн хүний зан чанар гармааргүй, итгэлийн хүний амнаас гармааргүй, итгэлийн хүний хиймээргүй тийм зүйлсүүдийг хийж эхэлдэг. Чуулганыхаас санхүүг нэгэн чуулганы ахлагч хулгайлаад аваад явсан. Өргөл нь орж ирэх ёстой. Орж ирсэн өргөлийг аваач зүгдгүүгээр ууттай цуг өвөртлөөд гараад явсан. Манай чуулганд нэг хүн галзуурсан. Яаж галзуурсан мэдгүй. Өргөл тоолдог байсан. Тэгсэн чинь өргөлийн мөнгө дутсан. Манай энэ чуулган биш шүү. Миний өмнө үйлчилж байсан. Өргөлийн мөнгө дутаад байсан. Нэг хүн тоолдог байсан. Манай чуулган тэгвэл нэг 20 хэдэн хүнтэй өөр чуулган байсан. Нэг хүн тоолдог байсан. Өргөл дутаад байдаг. Өргөсөн хүмүүс нь болохоор тоон илүү болоод байдаг. Тэгсэн чинь тоолдог нөхөр маань галзуурсан байсан. Солиороод самуурцсан байсан. Юунд? Мөнгнөөс болоод. Хин шиг Юдас шиг. Мөнгөний утанд ордог мөнгийг авсаар байгаад сүулдээ самуурсан. Тэгээд солиорсон. Тэгээд Юдас амиа хорлож үхсэн баг. Ах дүүс бид нар юунд хүлэгдэж байгаа юм бэ? Бид нар арай самуурч байгаа юм биш үстэй. Хэрвээ өнөөдөр та яг л таны эцэгч нь хайртай хүн чинь хүртэл засаж боломгүй. Та өөрөө ч хичээгээд боломгүй. Нэг л мэдгээд самуураад, нэг л мэдгээд солиороод, нэг л мэдгээд эзний эсрэг болоод гим нүгэлд автагдаад ходол хуурмыг үйлдэх гээд бардамнаад ихэрхэд иймэр зогсоод үнэхээр сэтгэлдээ шаналл тээж байгаа бол үнэхээр сэтгэлдээ гашуудал тээж байгаа бол өнөөдөр бид энд залбирч байх юм.
Өнөөдөр бид эзний үгээр залбирах болно. Энэ үгийг бариад залбирах болно. Бид нар өнөөдөр эзэн рүү хандан магтан дуулах болно. Бид нар эзэн рүү хандан эзний үгэн дотор найдвараа тавих болно. Таны оюун ухаан буцан ирэх болно. Яг л Небухаднецар тэнгэр рүү харж энэ бүгд танаас ирдэг гэж хэлэх үед түүний эрүүл оюун ухаан ирсэн шиг эзний үгийг зүрхэндээ тэгээд тийм ээ түүн рүү гараа өргөд эзэн минь миний солиорлын бодлыг, миний дампуу бодлыг, миний өнөөдөр таны өмнө зогсож байгаа зохисгүй өөдгөө бодлуудыг та үгүй болгож өгөөч. Та загламаа дээр энэ бүгдийг үгүй болгож Есүс та намайг уучлсан. Би таныг дуудахыг хүсэж байна гэж хэлэх үед таны эрүүл ухаан, эзний мэрэгэн ухаан буцан ирэх болно. Бид өнөөдөр үүний тулд хамтдаа залбирцгаая. Хажуу хүмүүсээ ерөөж залбираар. Бид нар харахад зүгээр л юм шиг. Хажуу зогсож байгаа хүн чинь зүгээр л хулгай хийхгүй юм шиг. Хажуу зогсож байгаа хүн чинь хизээч таныг хулигдахгүй юм шиг харагдаж байгаа. Гэвч бидний бодол санааг завхруулж, биднийг самууруулж, солиоруулж, бидний амьдралыг сүйтгэж, чуулганыг нураах гэж муу ёрийн сүнс оролдох бол. Харин би таныг энэ цаг мөчид эсэргүүцэж гэж гомоор. Юдас уг нь эзнийг дагаад гитсмэн цэцэрлэг явах ёстой байсан. Харин тэр тийшээ яваагүй. Уг нь дагалдагч нар гитсмэн цэцэрлэгт унтаж ившээжийнхээ оронд Есүстэй хамт залбирах ёстой байсан. Гэвч дагалдагч нар залбираагүй. Тийм учраас нэг нь эзнийг худалдаж барьж өгөж, баярлаж, мөнгө зоосоор сольсондоо ол золсондоо баярлаж, улмаар солиороод амиа хорлож өгсөн баг. Нөгөө хэд нь залбиралгүй унтаж, ившээж байсан учраас, нойр мөглөж байсан учраас тэд нэр аюул тулгарх үед бүгд эзнийг орхин зүхтсан баг. Өнөөдөр бидний хувьд залбирах өдөр. Би таныг энэ зүгээр л цаг нөхцөөж биш. Харин үнэхээр эзэн рүү хандан эзний үгэн найдвараа тавин залбираасаа гэж гуйж байна. Магтаал дунд магтаал өргөн зогсоосоо гэж хүсэж байна. Таныг солиоруулж, таныг самууруулж байгаа бодол санаануудын эсрэг тунхаглан зогсоосоо гэж хүсэж байна. Эвлэрч биш, суугдаж биш, команда хийж зүрхэндээ хадгалж биш, илчилж эзний өмнө тунхагл. Солиорлын бодлуудаа, самуурлын бодлуудаа удахгүй тэр чинь таны амьдралыг гэр бүлий чинь, бизнесийг чинь дампууруулах гэж байгаа ийм зүйлсүүд байгаа. Битгий хайрал түүнийг эзний нэрээр эсэргүүцэж хөөж эзэн Есүс Христэд найдвараа тавьж түүний аврагч гэдгийг тунхаглаж зөвхөн Есүс л эзэн гэдгийг тунхаглал. Тэгвэл түүний нэрнээс бүх чөтгөр хүртэл айж, дагжирч, салганаж холдд юм. Хамтаа босон зогсоод магтаал өргөх үед бид өнөөдөр үргэлжлүүлэн залбирцгаая. Би таныг хажууд байгаа хүн чухал биш. Таны ядарч байгаа чинь чухал биш. Харин одоо таны шаардаж байгаа эзний ятгалагч чинь чухал гэж хэлмээр. Бид бүгдээрээ гэмт боловч Христ бидний гим нүглүүдийг үүрсэн. Тэр бидний өмнөөс энэ гим нүглүүдийг үүрсэн. Бүгдээрээ хамтдаа эхлээд энэ магтаалыг хамтдаа өргөцгөө. Тэр бидний нүглийг өөртөө тээж, тэр өвчнийг өөртөө тээж. Исая 51 дугаар 151 дугаар хуудсанд энэ магтаалыг өргөцгөө.